За бүгдэнд нь өглөөний өдрийн минь хүргье. Тэгээд өндөр төрс өдрөлтөө гэхдээ өчтөр нөгөө мэдээ сонсоод тэгээд хямарсан яагаад вэ гэх юм бол Ешэс болоод Дорнод аймагт 12 дугаар ангийн хүүхэд амиа хоолцсон байсан гэсэн. За угаасаа энэ талаар би угаасаа ярьдаг байгаа. Гэхдээ амтай болгон одоо Ешийн оноо бол одоо хамгийн чухал те. Тэрнээс гадна Ешийн онооноос болж одоо хүн амиа хорлно гэдэг маш том асуудал байхгүй юу? Тэгээд энэний талаар нэг ч дуурахгүй байна. Тэгээ яасан бэ гэсэн чинь Ешийн дараа бол олон толгойн зөндөө хүмүүс хуцчихсан. За нөгөө боловсролын сайд нь байна, сайтууд байна, юм мэдгүй одоо юу нөө журналистууд байна. Тэгээд 800 оноогоор гайхуулсан зөндөө хүмүүс байсан. За эсвэл муу оноо авчлаа гэд. За тэнгууд энэ одоо би айл угаасаа л хэлдэг байсан. Энэ Ешийн шалгалт чинь одоо шинжлэх ухааны үндэслэлтэй биш шалгалтаа. Өөрөөр хэлбэл одоо Ешийн 800 онооны хүлээлт гэдэг заяа энэ чинь одоо англи хэлийг би хэлээд байгаа шүү дээ. Англи хэлний багш нар одоо англи хэлний мэрэгчлэн гадаадын мэрэгчлэнгүүд хараад гайхах шалгалтаа. Одоо хинч зохиоцын буу мэдний гачин шалгалт байдаг. За тэгээд нэг юм хэлэхэд дээ шүү дээ. Багш нар өөрсдөө өгөөд бол угаасаа тэмцэхгүй. Нэгдүгээрт нь тийм асуудал байгаа. Хоёрдугаарт нь чинь зүгээр л цээж бодон бичлэгийн 12 жилийн үр дүнг одоо нэг өдрөөр ингээд сандаргаж авна гэдэг чинь нэгдүгээрт сэтгэл зүйн үед маш том асуудал болдог байгаа. За ер нь бол ингэж байгаа гэсэн үг заяа. Эцэг эхчүүдийг бүгднгийн одоо Элон Маск шиг байж гэдэг юм уу те эсвэл хамгийн баян хүн шиг Джеф Безос шиг бай те иймэрхүү одоо төвшөнд Стив Джобс шиг бай одоо эсвэл Nvidia-гийн захирал шиг бай гэсэн үг байхгүй юу? Ер нь бол Ешийн 800 оноо хүүхдээсээ шаардах чинь хүүхдүүд эцэг эхчүүдийгээ одоо юу гэдэг та нараа Elon Musk шиг байж чадсангүй та энэ Jeff Bezos шиг хамгийн баян хүн босонгүй за боли монголоор жишээ авахад та од жаргал шиг байх хэрэгтэй гэж хүсэж байгаа хүсэл ахгүй юу? Одоо хүүхдүүдийг 800 оноо аваагүй Еш муу байна гэж бүр газарт оролцсон заяа. За нэгдүгээрт нь боловсролын яам ингэж солиорсон тэгснэ хорхон их сургуультай. Яг үнэндээ юу ч мэдгүй боловсролын яамны сайтай дандаа худлаа ярина. За тэгээ бэжсэн чинь олон мэдээний сайт нь арайчтай 47 мянган хүүхдээс 100 хүн хэд хүүхд тавсан гэд угаасаа болохгүй байгаа шалгалтыг яах юм? Та нар олон улсад IELTS SAT гэдэг шалгалт байдаг. Энийг бол унсан ч хэд ч хамаагүй өгөх боломжтой. Энд чи явцаа шалгаж байгаа. Тэнгүүд нэг одоо Еш өгөөд оноо аваагүй, нэг шалгалт өгөөд оноо аваагүй, нэг визний ярилцлаганд ороод аваагүй болохоор хүн гологдол болчт юм уу? Үгүй. Хүн дахиад давтах эрх зөндөө байдаг. За та нар ингээ те нэг удаагийн амьдралаар одоо шалгалт өгөөд одоо чинэлэг баян шууд баян болчдөг бол өөр хэрэг. За өөрөөр хэлбэл тэр мэдээний сэтгүүлчид чинь одоо юу гэдэг New York Times бестселлерийн сэтгүүлчид шиг байх хэрэгтэй байхгүй юу? Тэнгуут ингээд нийгмээр ингээд ад үзээд за тэгээд ерөөсөө мэдгүй юмдаа хошуу дүрдэг, мэдгүй юмаа мэддэг юм шиг аашилдаг монголчуудын одоо буруу байхгүй юу? Ёо энэ хүүхдүүд ямар муу байна аа. Үгүй штэ чи өөрөө өгөөд үзэхээр бүгдээрээ унана гэдэгт бол би 100% итгэлтэй байна. Ерөнхий боловсролын их сургуулийн багш нар өгсөн ч их сургуулийн багш нар өгсөн ч Ешийн шалгалтыг тэгж өндөр үнэтэй зам. Магадгүй нэг ялаагүй 2% л хийж магадгүй. Бусд нь бол дандаа муу оноо авна гэдэгт би итгэлтэй байна. За би өгчээсэн гэтээ нэг 500 600 оноо монотой байсан байх. Гэтээ тэр үед чинь 60 70 одоо анхны оноо 60 70 байдаг гэсэн. Тэгэхээр юм мэдхгүй байж ингэж одоо хүмүүсийг шүүмжлэн гэдэг чинь утгагүй хэрэгээ. Тэг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тухайн хүний яг бодит чадварыг шалгадаг байх ёстой. Жишээлбэл монгол хэлний шалгалтыг монгол хүнээс авна гэдэг чинь доромжилж байгаа хэрэг баггүй юу? Одоо би ингээд Японд юм уу одоо юу дээ Америк одоо гадны орн эсвэл бол одоо ингээд нөгөө хятад эднэр сурахаар бол мэдээж надаас хятад Монголд сурах гэж байгаа гадаад оюутнуудаас монгол хэлний шалгалт авдаг. Тэгээ Еш оноо тийм чухал биш. Одоо зөндөө боломж гарсан. Зүгээр л одоо ингээд мөс тийсийн одоо тарих угаалтахгүй. Та нар 40 80 жил болчоод өөрсдийнхөө толгойг сайжруулж чадаагүй. Одоо ингээд
аль соц нийгмийн юмараа яваад ингээ те тэгээд нөгөө нэг би түрүүн хийсэнчлэн шүтээсэн сэр даран багшаас те ингээд Монголдо бай та нар гап year бити амаа үгүй штэ гадагшаа явах хэрэгтэй. Та нар дотооддоо хичнээн алалцаад угаасаа олигтой цалин авч чадахгүй хэлгүй багш нар нь онцгүй ийм болцсон байхгүй юу. Тэгээд гадагшаа гарах юм бол за хүүхдүүдийг ингэж боодог ер нь газар ховороо Америк руу гарлаа гэж бодъё. Европ руу гарлаа гэж бодъё. За үнэхээр одоо мөнгөгүй хам бол гарч чадахгүй л те. Тэгтээ ингээ те хувийн сургууль ч гэсэндээ маш олон боломжууд байдаг аа. Би ч өөрөө тест сурч агаад глобал руу шилжээд тэргээрээ тайван яваад надад тест зөрүүлээ сурч исэн бол хизээч өнөөдрөх шиг боломж олдохгүй. Яагаад гэвэл багш нар нь арх уудаг. За би нэг хичээл дээрээ баг ингээ англи юм орчуулаад заадаг байсан заяа. Шүтээ сурдаг бахта. Тэгээд глобал руу ороход яг угаасаа миний англи хэл айгүй мундаг байсан л та. Тэгээд би Минчуан их сургууль руу солилцоогоор үнгүй явахаар болоод тэгээд тэнцээ очиод үнэхээр ертөнц нээгцэн байхгүй юу. Бид нар чинь ингээ те намайг анх одоо Тайван руу очиод тэд нар пресс-игээд амар гоё презентацийн хэрэглэдэгсэн. Бид нар чинь PowerPoint-оос салаагүйсэн. Тэгээл ингээд багш нар хичээл ороход амар чөлөөтэй, гадаад багштай, амар олон орны оюутнуудтай хичээл үзэж байгаа байхгүй юу. Тэгээл ингээд ирсэн чинь HTC-гээс ингээд гоё дадлагт гаргадаг, ингэдэг, тэгдэг гэл ингээд бүр амар гоё. Тэгээ ямар ч байсан одоо ингээд сэтгэл зүйн өргөх тал дээр маш дэмждэг гадны орнууд. За улсын сургуулиуд нь л шүү дээ. Дэлхийн топ хэмжээний одоо тэмцээнүүдэд оролцдог бол Монголд ястай тийм юм байхгүй. Би most ингээд 3 дугаар курсын оюутнуудад лекц өгж байхад үнэхэрийн төлөг байсан. За тэр ч яг уу гэж бодоход ийм системээр хүүхдийг дарамтлна гэдэг үнэхээр байж босгүй. Тэгээд сэтгүүлч нүр нь өөртөө усан тэнэгштэй тэгснээ юу бичээд байгаа вэ гэхэлэр ямар муу юм бэ? Ямар муу юм бэ? Ер нь бол ингээд эн чинь бол бүлий идэл тахгүй юу? Зүгээр ингээд юу ч одоо ингээд өөрөөсөө хүч сул дорой хүчтэй хүмүүсийг хүн хамгаалах хэрэгтэй болохоос ш. Одоо ингээд доош нь дарахсгүй бүр нийгмээрээ 12 дугаар ангийнхныг үзээ явж байгаа хгүй. Та нар муу тэгээ эцэг эхчүүд нь юу ч мэдэхгүй болохоор чи өстой гэрээс зайл одоо гол юм нь штэ. Хүүхдийнхаа үн цэний төлөө биш өөрсдийнхөө эгог тижээж амьдэрдэг буюу одоо чи тэнцэхгүй бол манай гэрийнхэн юу гэх бол манай хамаатнууд юу гэх бол манай найз ер нь яг тийм хүлээсэн дотор л амьдэрдэг. Эсвэл манай найзууд юу гэд бочихвол тийм юм ерөөсөө байхсгүй. Тэгэд яагаад энэ олон одоо шүүмжлээд исэн хүмүүс энэ охины аим нас хохирцсон хойно юу ч ярихгүй байгаа. Эн чинь бол боловсролын системээ шинжлэх зүйл босон. Тэгснээ нэг худлаа QS ranking, D ranking гэж яриад 20 сургуультай болно гэж яриад байгаа байхгүй. Манайх штэ дэлхийн нийтээр одоо хөгжсөн чагтал гайгүй болно. Тэгээд ийм ирва тэгээд ингээд яа мэдхгүй бүр яг яах гээд байгааг нь ойлгохгүй. Тэг ингээд хүүхдүүдийг бүлэдэн тэгвэл зөрүүлээд эцэг эхчүүд Элон Маск шиг те хамгийн баян од жаргал шиг байхгүй бол нийгмээр үзэн ятна гэсэн үг байхгүй. Боловсролын яамны сайд манчин одоо бид нарыг хөгжүүлээгүй одоо Америк, Европ шиг өндөр түвшинд хүрч чадаагүй. Тэгвэл эднэрийг бүгднгийн шүүх хэрэгтэй. Эднэр тийм биш байгаа учраас маш муу байна гэж бүгднгийн бүүлэдэх хэрэгтэй. Нийгмээр үзэн ядах хэрэгтэй. Яг энэтэй адилхан зүйл ээш өгж байгаа хүүхдүүдэд тохиолдож байгаа. Ээшээс хүний сайн муу юусоо хамаарахгүй нэг өдрийн мэдээж 800 оноо авч байгаа хүмүүс бол хичээж байгаа, үнэхээр хичээж байгаа. За нэг өдрийн дотор 12 жилийн эзэмшсэн мэдлэгийг авна гэдэг өчтөр чи сурсан юм а өнөөдөр санахгүй байдаг шүү дээ хүмүүс. Тэгэхээр ийм балиар шалгалт авчаад энийгээ лаг гэж бодох хэрэггүй. За олон улсын жишг шалгалт SAT чинь дэлхийн лаг сургуульд орж байгаа. Ivy League дэлхийн топ 30 сургуульд орж байгаа хүмүүс SAT-ийн шалгалт үүдээ. Гэтэл энэ SAT-ийн шалгалт чинь томьёоны бэлгээ ингээд урд нь тавьсан. Тэгээ асуудлыг шүүмжлэх сэтгэлгээ яагаад гэдэг асуултыг асуудаг. Тэгэхээр Монголд ингээд робот бэлдэж байгаа. Яагаад гэдэг асуултанд хариулах биш харин цээжлэнээ дурдаад оноогоо авдаг. Цээжлэнээ харуулад оноогоо авдаг. Тийм байх ёсгүй. Энэ яагаад ийм байгаа вэ? Энэ яагаад ийм байх ёстой вэ гэдгийг асуултыг хариулж иж тэр хүн хол явна. За тэгвэл би өөр нэг юм асууя. Америкт төгссөн хүн одоо өндөр цалин авдаг юм уу? Монголд одоо яриад байгаа мөсөж чинь төгссөн хүн өндөр цалин авдаг юм уу? Монголын багш нар дээрэс нь Монголын эмч сувлагч нар 3 сараар хар ажил хийх гээд Солонгос руу зүтгэдэг заяа. Тэгвэл Америкийн барууны мяа бүр сургууль төгсөөчгүй нөхдүүд маш өндөр цалинтайгаар гадаадад ажиллаж байгаа.
Тэгэхээр өөртөө нэг харах болсон заяа. Англи хэлтэй байгаад ямар нэгэн эрдэм эзэмсэн бол манай монголчууд хааччаад одоо боломжтой ажиллах боломжтой. Гэтэл энэ Яш болон энэ Мостис чинь хамгийн том садаа болж байгаа. Яагаад хөгжүүлэхгүй гэдэг. Яагаад гэвэл манд ашигтай. Мананд айл айланд нь ашигтай. 20k өгөөс саналаа худалдаа зарчдаг ядуу байдаг. Тэр нь бүр сэтгэлгээний ядуурлахгүй. Яшэл хөхгүй бол одоо муу ухааны юм ярьдаг. Тийм биш. Хүүхдүүд чинь өөр зөндөө боломж байгаа. Яш оноо дэлхийн ямар ч ямар шаардлага байхгүй. Угаасаа хогийн муу шалгалт. Солонгос руу гарлаа, Тайван руу гарлаа. Одоо баг одоо ингээд бүр тарих угаалтан те гадаадд очиж хүүхдүүд сурч чадахгүй матгүй. За боли 30-40% нь бол ээж аавын яраа, ялтраа одоо бүх юмаа хийлгээ сурсан байгаа. Тэр чинь бол та хүүхдэд хорлож байгаа гэсэн. 60% нь гадаадд очиж биеэ даад сурдаг. Хүнтэй харилцаж сурдаг. За эдгээр чинь бүгдээрээ тэр хүний орчныг тархийг нээснээр би чадах юм байна. Бид нар ингээ олон улсын оюутнуудтай сурж байхад бол монголчууд угаасаа хамаагүй дээрээдэг. Хамгийн гол нь орчин нөхцөлөнд бохирдуулж байгаа хэрэгээ. Тэгэхээр яг яагаад одоо нөгөө цаглаг мэрэгэн ухаан тонгууд ч алга болчихв. Яагаад одоо энэ Яшийн талаар амиа хорсон одоо охины талаар дуутахгүй байгаа. Бүгдээрээ л ам уралтад муулж хамгийн муу 100 гээд. Тэгээ тэр нь байхгүй. Яшийн оноочин угаасаа байх ёсгүй шинжлэх ухааны үндэслэлгүй шалгалт. Тэрийг харах ёстой. Боловсролын системээ дээшлүүлчихэд манайх лаг гэж гуцдаг байх ёстой. Манайх үнэндээ ямар ч лаг биш. Маш мяа гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. За тэгээд би Orange County их сургуулийг оруулж ирсэн шалтгааны өрдөөл энэ. Манайх Америкийн сургууль учраас одоо Яшийн оноо шаардахгүй. Угаасаа ямар ч орны сургууль шаардахгүй. Гэхдээ би одоо юу гэдэм бэ те сайн найзуудын хүчинд одоо олон улсын буйны хүчинд одоо ингээд дэлхийн ментор Монголд гээд одоо Колумб, Пенсильвани те Харвард эднэрийг төгссөн ментор багш наруудад Монгол сурагчдад үнгүү заалгаж илаа 1 жил. Гэхдээ хайр дахгүй хүмүүс зөндөө байдаг алга болсон. За одоо энэ манай Orange County сургууль инженерийн байхгүй л дээ зөвхөн бизнесийн удирдлага, аялал жуулчлал гэдэг байгаа. Эднэрийг бэлтэж байгаа. Гэтэ бид нар эднэрийг бэлтээ те ийм сайн багш нар авч бэлтээ цаашаа одоо Сингапур онлайн даатгалгын гадагшаа гараад яагаад бид нар хар ажиллах ёстой, мэдлэгээ үнэлүүлж ажиллах ёстой үстэй. Тэрийг л би ингээд асуугаад байгаа. Хэрвээ өөртөө хамгийн сайн байж чадахгүй бол дөнгөж нас биеинд хүрж байгаа 18 настай хүүхдүүдээс ийм тэнэг шалгалт нэгдүгээрт нь шалгалтыг чинь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр юу сурж ийн юу гэж ингээд манай Монголд угаасаа боловсрал судалгаа гэж байхгүй болохоор шалан дээр унтсан. Тэгэхээр ийм юмаа чадахгүй ижиж чи бусдыг шүүх жигшгээрээ өөрөө шүүхтэн гэж байна штэ. Өөрөө хамгийн сайн байж чадахгүй бол бити ялангуяа хүчгүй хүүхдүүдийг тэгчээ гэж хэлмээр байна. За тэгээд цааш нь түгэж өөрөө энэ ямар муха хоёр нүртэй улсууд вэ? Одоо энэ Яшийн талаар амиа хорсон охины талаар хинч дуурахгүй байхгүй. Бүгд хариуцлага хүлээх ёстой. Энэ вебсайтууд, их мэдгч болсон хүүхдүүд, боловсролын яам байна. Энэ Мостисийн мэдрэл багш нар өөрсдөө доктор гэж ярьдаг боловч үнэндээ гадаадад ганц ч хэвлэлгүй ёо мэдхгүй нэг тиймэрхүү багш нар л байгаа. За баярлалаа.